Үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эр хөнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр эрүүдэн шүүлтээс ангид байхын сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүлсэн юм аа. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Цэлмэн эрүү шүүлтээс урдчлан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор ийм ирхэн байна. Сайн байна уу? За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Намгаас урьсанд баярлалаа. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр хоёулаа одоо яг өөрөө чинь яг ингэж гардан хариуцж байгаа энэ эрүүдэн шүүх ас урчин сэргийлэх энэ асуудал байна. Ер нь бол эхлээд хоёулаа энэ хүний эрхийн Монголд бас хүний эрхийн хэрэгжилт ямар байгаа юм тийм ээ? Эндээс ярьж байгаад ингээд яг таны одоо энэ салбараар явсан юм саналтай байна. Тий. За тэгвэл эхний асуулт би бол зөвхөн нөгөө таны мэдхүй асуултаас эхлэе гэж бодож байна. Энэ дэлхийн дахны энэ хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж байдаг тийм ээ. Энийг одоо хүлээн зөвшөөрчөөж тэр улсууд нүүбийн жинхэнэ гишүүн болдог гэдэг ийм хуультай. За тийм учраас хоёулаа энэ хүний эрхийн түгээмэл тунхаг гэж ямар юу байдгийг, ямар гол залтууд нь юу байдгийг гэсэн энэ асуултаас эхлэе. За баярлалаа. Хүний эрхийн асуудал бол хүний эрхийн түгээмэл тунхаглалын одоо энэ утга агуулга дотроос бол хаашаач одоо хөдөлшгүй юм байна. За улс орнуудын хүний эрхийн түгээмэл тунхаглалын утга агуулгыг бол өөрсдийн одоо хууль тогтоомжтой бүрнээр нийцүүлэх ийм бас үүрэг хүлээдэг. За Монгол улс үндсэн хуулиндаа хүний эрхийг хамгаалах бүх бүтэн бүлэг одоо яг энэ хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүний эрхийг хамгаалсан хэсгүүдтэй адилтхан одоо бас ингэж бэхжүүлсэн тий. Одоо бид нэр одоо хүний одоо эрхийн төлөөхийн нийгмийг л байгуулах гэдэг одоо 40 жилдээ шинэ үндсэн хуультайгаа явж байгаа тий. За мэдээж сорил бэрхшээл болж бүх улс оронд байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хамгийн одоо чухал нэг хэсэг бол энэ уриалга үгэнд байдаг. Уртлын өмнөтгэл үг. Энийг бол хүмүүс уншиж бас ойлгох хэрэгтэй. Хүн бүр бие биетэйг ахан дүүсийн одоо ёсоор сэтгэлээр хандаж ийм байх ёстой юмаа гэдэг ийм үг байдаг. Энэ бол хамгийн чухал философи гэж би харддаг. За хэрвээ тэгж чадах юм бол одоо хүний эрхийн зөрчил яг гарахгүй байх нэ дэлхийн нийтээр. Тэгээ хоошоогоо байдаг. За хүний эрхийн түгээмэл тунхаглалын одоо гол үндсэн ийм зайлшгүй хамгаалах ёстой эрхүүд байдаг л да. Тэрний нэг нь бол гарцаа авахгүй эрүү шүүлтээс хамгаалагдах эрх байгаа хүн төрөлхтний. За энэ бол дайны одоо улбаатай холбоотой. Нэг хоёрдугаар дайн хүн төрөлхтний те энэ дайнд хүн гэдэг чинь өөрөө нөгөө хүн гэсэн бодгалаа ямар харгас хэрцгийгээр одоо эрүүдэн шүүж олноор нь амь насыг хохироож те энэ бурангуй зорилготой хүрэх гэж ямар аимшигтай харгас аргыг одоо аргуудыг хэрэглэж болдгийм бэ гэсэн энэ одоо цус нулимсаар одоо ингэж бичигдсэн энэ түүхээс улбаатай ийм тунхаглал шүү дээ. Дахиж ийм дайн гаргуулахгүй төлөө гэсэн юм том философитой. Тэгээд дэлхийн нийтээр нэгдээ асуудлаа ярилцсан шийддэг бай хүн юм бол тий. За тэгвэл гол асуудал бол бие биенээ хайрлая, ахан дүүсийн сэтгэлээр бай. Яа хүн бие биенээ хайрлах ёсгүй юм бэ гэдэг. Энэ гол философийг л ойлгочод л тэгэл цаашаага бүх хүний эрхийн хутгун ойлгомжтой болно да. Тий. За тэгээд бид нар чинь одоо ингээд ардчлалын зам дээр зогсоод ингээд 92 онд анхны ардчилсан үндсэн хуулиа батлаад ингээд явлаа. За тэгсэн чинь энэ хүний эрхтэй холбоотой гол заатууд мэдээж үндсэн хуульд орсон. За тэрийг батлан хамгаалж идэг хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага маань байгуулагдахгүй нэлээ явсан байна. Бараг 8 жил явж ирсэн юм уу? 9 жил явж байгаад ингээд одоо 24 жилийн өмнө анх байгуулагдсан байна л да. Энэ хооронд одоо бид нэр энэ хүнийхээ эрхийг одоо эрх баригчдаас гэх юм уу энэ төр засгаас яаж хамгаалж исэн юм бол за мэрэгсэн байгууллага байхгүй байсан байна тийм үү? Тийм. Ер нь бол хүний эрхийн одоо комисс байгуулагдаад иргэжил 25 жилийнх нь тохиох гэж байна л да. За энэ хугацаанд мэдээж одоо хүний эрхийн комиссийн хууль тогтоомжийг бас эргэж харах шаардлагатай. За өнгөрсөн 2020 оноос өмнө хууль тогтоомжийн хувьд бол яг одоо хүний эрхийн төлөө тэмцээд те эрхийг хамгаалаа төр засгийг одоо тэр буруу зүйл хийхээс хязгаарлах энэ боломж хууль эрх зүйн орчинд туйлын бага байж. 20 оны одоо энэ хүний эрхийн комиссийн тухай хуулийн өөрчлөлтөөр энэ одоо эрх зүйн боломж нийлт бас
За жишээ нь энэ дээр одоо эрүүл шүтлэл зөрчсөн зэрэг үндэсний механизмыг бол Монгол улс байгуулнаа гэдэг энэ хуулинд эрх зүйн зохицуултыг заасан. Энийг хариуцсан гишүүний зөвлөмжийг одоо төрийн бүх албан тушаалтанд заавал биелүүлэх үүрэгтэй ийм 31 төр биелүүлэх ёстой гэж заасан. Биелүүлэхгүй бол тэр албан тушаалтанд одоо хариуцлага тооцоолох, албан тушаалаас нь бууруулах, халах, төдөлзүүлэх. За хуулийн этгээдийг бол үйл ажиллагаа төдөлзүүлэх татан болгох гэдэг юм уу. Энэ саналыг гаргаж шийдвэрлэх эрхийг өгсөн. Тэгэхээр хатуу өгөөд хуулийн заалт нь одоо тодорхой 31 төр биелүүлэх ёстой. Дээрээс нь одоо хүний эрхийн комиссийн одоо гишүүд болон одоо эрүүл шүтлэл зөрчсөн зэрэг асуудал ирсэн гишүүний энэ зөвлөмжөнд бол шүүхээр бол дав заалдах, гомдол гарах ямар ч хэрэг байхгүй. Эцсийн шийдвэр болцсон. Тэгэхээр энэ бол өнөөдөр одоо хуульчдын яриад байгаа шиг хүний эрхийн комисс хандаач энэ шийдвэр бол үндсэндээ бол ийм одоо эрх зүйн хувьд бол нэлээд хүчин чадалтай ийм шийдвэр гаргадаг болцсон шүү гэдэг бол энэ бол үнний ортой юм аа. Тэгэхээр энийг хэрэгжүүлж явж байгаа учраас бид нар өнөөдөр үндсэндээ өмнөх одоо хүний эрхийн комиссийн түүх одоо мэдээж одоо маш их тэмцэл байсан тийм үү. Хүний эрхийн төлөө үйл ажиллагаа өдөр тутмын тэмцэл байдаг юм байна. Өнөөдөр бол бид нар бас нөгөө хүмүүс ярьдаг ш та нар шүдгүү гэдэг байсан бол үгүй ээ одоо бид өнөөдөр бас яг тодорхой механизм байна. Тэ өрчсөн сэргийлнэ. Бити одоо хүний зөрчөөр гэн хэрвээ зөрчүүл зөрчсөн этгээдэд бол хариуцлага тооцоолох юм механизм манад бүрэн байна. Тэгэд нэг зүйлийг болцдгуулч одоо хэлэхэд хүний эрхийг одоо хамгаалах үндэсний тогтолцоо бол хүний эрхийн комиссийн тухай хуулиар Монгол Улсын ерөнхийлөгчөөс эхэлдэг. Монгол Улсын ерөнхийлөгч, их хурл, засгийн газар, шат чатны одоо нутгийн өрөө удирдах байгууллагууд, прокурор хүний эрхийн комиссаас бүрддэг. Тэгэхээр энэ бол маш том тогтолцоо. Ер нь төрийн бүх албаагч хүний эрхийг хамгаалах гэж л тангараг өргөж ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд би зүгээр энэ Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль гэж Монгол улсад байдаг юм байна. Тэр дагуу одоо тань үндэсний комисс маань ажил үргээ гүйцэтгэж байдаг. Тэгээ энэ дээр ингээд энэ нөгөө комиссийн маань үүрэг чиглэл ямар үүрэгтэй гэдгийг ингээд 8 дугаар бүлэг дээр ингээд заасан байгаа юм. Энэ дээрээс харахад энэ комисс маань ингээд нэг 4 төрлийн үүрэгтэй байна. Яг өөрөө чи эрхэлж байгаа энэ эрүүл шүүлтийг ангид байх энэ комиссийн үйл ажиллагаа болохоор 7 дугаар бүлэг дээр бүр 12 залттай байт юм байна. Тийм энэ бол одоо танай комиссд энэ юунд бол маш өндөр эрхийг нөө хүний эрхийн комиссийн гишүүдээсээ илүү эрхийг давуу эрхийг та бүхэнд өгсөн байт юм байна тийм үү? За энэ дээр яг давуу гэхээсээ илүү зүгээр яг тодорхой энэ нийгмийн одоо яг тэр нэлээд одоо харилцааны хувьд нэлээд хүнд байдаг тэр хэсэг рүү нэвтэрж орох те энэ тусгай эрхийг өгснөрөө ач холбогдолтой байгаа. Гол нь одоо хинч нэвтэрж орох боломжгүй төрийн хамгаалтанд байдаг тэр бүсүүд байна шүү дээ. Ойрхон ангиуд, цагдаа орох баримтлага саадуулах төвүүд, за ингээд хамтын ясамжийн газар цэцэрлэгийн үндэсний төв, цэргийн одоо сахилгын байрч гэдэг юм уу. Энд чинь бол одоо тэр хариуцсан прокурор тэр албаагчлал нэвтэр нөхөөс өөр хүн нэвтрэхгүй байхгүй юу? Энийг байгуулсан манай энэ механизмыг байгуулсан гол зорилго бол энэ конвенцийн гол зорилго ерөөсөө тэр одоо орчинд байгаа хүн ерөөсөө гарч явах боломжгүй тэрийн тэр ямар нэгэн дэг журам захирагдж байгаа тэр газар л хизээ дуртай цагтаа нэвтэрж тэр хүмүүсийн эрх зөрчигдөж гинөө зөрчигдөөс урьдчилан сэргийлж ажиллаж чадж гинөө гэдэг дээр хяналт шинжилгээ хийх ийм л онцгой эрх байхгүй. Энэ нь л ер нь их давуу эрх байгаа. Тийм. Тэгээ энийг сайн хэрэгжүүлэх ёстой байдаг учраас энэ одоо манай үндэсний ажиллагааны 4 чиг үүргийн хамгийн ихнийхт бол энэ бүх газрууд хаалттай бүх газрууд тогтмол очиж энэ тогтолцооны хувьд эрүүл шүүлт тулгах нөхцөл бүрдэж гин үгүй гэдэг дээр хяналт шинжилгээ хийгээд тэр үнэхээр байвал засуулахаар хууль саналаа өг, албан тушаалтанд зөвлөмж өг, буруутай итгэж хариуцлага тооцвол хэрвээ тухайн төрлийн гэмт хэрэг үлдэгдсэн байна гэж үзэх юм бол шилжүүлэн шалгуулах гэх мэт ийм эрхүүдийг бол хуульчилж өгсөн байна. Тийм байна. Тий. За хоёлаа эхлээд нэг Монгол улсад ер нь хүний эрхийн хэрэгжилт ямар байгаа юм? Бид нар одоо энэ үндсэн хуулиараа тунхагласан энэ хүний эрхүүд маань хэрэгжилт ямар байна? Одоо та энэ байгууллагад ороо 3 жил гаруй ажилласан байна. Энэ хугацаанд танд юу ажиглагдав? За 3 жилийн хугацаанд энэ бол мэдээж анх механизмыг байгуулах ийм одоо үүрэг над дээр ирсэн тий. Их хурлаас одоо шинээр механизм байгуулж байгаа. Эхнээсээ зөв байгуулах шаардлага байсан. За энэ 3 жилийн хугацаанд 3 удаагийн тайланг бол их хурлаар одоо хилцүүлсэн. Хууль зүйн байнгаар хилцүүлж. Их хурлын одоо 4 тогтоол гарсан. Энэтэй холбогдуулж те манай үйл ажиллагаа манай саналын дагуу гэсэн үг. Энэ дээр бол одоо
тэр бие даасан мөрдөх албыг хүртэл байгуулаач гэдэг асуудлыг хүртэл энэ жил шийдсэн тий. За өмнө эрүүгийн процессын хуулийг өөрчилж байна. Эрүүл шүүлт төрсэн гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөрийг төрөөс шууд эхэлж барагдуулах асуудлыг хөндөж тавьж энэ жил бас батллаа тийм ээ. Гэх мэтчлэн хууль тогтоомжийн хувьд бол их хурл бол бидний саналыг бол бид нар ч бод их хурлын чиглэлийг байгуулах шүү дээ бас. Маш сайн хүлээж аваад одоо ингээд их хурлын тогтоол гарсан. За үүний хэрэгжилт ингээд бас хүлээгдэж байна тий. Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой. Цаг тутам ингээд өнгөрөх тусам хүний эрх зөрчигдөж байгаа процессыг засахгүй бол дамжраал тэнд хүн зөрчигдөд байна хэрхэн тийм үү. Тэгэхээр энэ бол маш хурдан одоо хийх ёстой хийж хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолууд байгаа юм. Би бол одоо хувьдаа ч гэдэм үү судлаач юм шүү дээ. Би бас өөрөө судалж явдаг давхар тий. Тэгэхэд Монгол улсын одоо энэ хүний эрхийн нөхцөл байдал бол хуулийн дээр заах бол нэг өөр байна. Ийм байна, ийм хүмүүс эргэн арчсан нэгэн байна гэдэг. Энийг хэрэгжүүлж амьдруулах хэрэгтэй байна. Тэгэхээр зөв хэрэгжүүлж амьдруулах яг энэ одоо механизмуудыг байгуулж байгаа нь өөр ач холбогдолтой байх гэж харж байна. Яг тэгэхээр өнөөдөр хаалттай бүсүүд байгаа хүмүүс энэ байгууллага байдаг гэдгийг мэдсэн, гомдлоо хизээж хаанч гаргаж одоо өгж чаддаг болсон. За өмнө нь бол ингээд биднийг очиход өгсөн гомдлын одоо 20 хэдэн гомдол гаргачаад байхад нэгэн ч одоо төрийн тэр шалгуулах байгууллага руу яваагүй дарцсан тий ураа хийцэн. За биедний хүч хэрэглэсэн асуудлууд байлаа шүү дээ. Өнгөрсөн 100 хүртэл бид нар бас зарим нэг хөрх ангуудаар явж ин тодорхой зөрчлүүдийг одоо илрүүлж одоо албатай тэмцэх газар за харьяалах одоо шалгах байгууллага шилжүүл шалгуулж өнөөдөр хүртэл шалгагдаад буруутай этгээдүүд явж ин албан тушаалаас нь буулгалаа тий цөөнгүй албан тушаалд хариуцлага тооцооллоо. За энэ дэр чинь прокурорын байгууллагын албан тушаалтанч байсан цагдаагийн газрын газар хэлтсийн дарагч байна тий шүүхийн одоо 20 ангуудын газар хэлтсийн дарга одоо бусад албан тушаалтнууд байна. Хуулиараа шийтгэгдээд явсан албан тушаал бас буусан. Тэгэхээр яг нэг үхрийн юр дөрөх 1000 үхрийн юр дөрнө гэдэг шиг үндсэндээ бол болохгүй юм байна. Одоо ч хүний эрхийг хаалттай орчинд ч гэсэн бид нар зөрчөөд байх боломжгүй болчихжээ гэдгийг ойлголтыг суусан байна гэж харж байгаа. За энийг бол нэгдсэн үндэсний байгууллагын энэ эрүүдэн шүүхийн хороо тэд хороо за эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэлт нийгэмлэг гэсэн байгууллагаас өнгөрсөн жил бол Монгол улсыг дүгнээд Монгол улс бол яг энэ эрүүл шүүхээс урьдчилан сэргийлэлт чиглэлээр бол Аз нухан төлөө бус нутагта тэргүүлсэх ийм туршлагыг хөндлүүлжээ гэдгээр бас сайшаасан те 3 жилийн үр дүнгээр бол яг энэ хүний эрхийн чиглэлээр бол яг гадны үнэлтийг л ярих хэрэгтэй баг. Тэрнээс би бол хийсэн ажиллаа бол тийм юм гэж хэлэх зохимжгүй байна. Тэгээ энэ таны ярьсан чи энэтэй холбоотой нэг 2 жилийн өмнө нүүбийн хүний эрхийн комиссаас ирээд Монгол улс чинь бас нэг шалгалт хийгээд нэг баахан зөрчил илрүүлээд ялангуяа тэр одоо хүмүүсийг шүүхийн шийдвэргүй баривчилдаг энэ баривчилгаа чинь танай улсад 93-4% хүрсэн байна энэ төргээд тийм зөрчил илрүүлээд ингэж засаараа гээд ингэж явсан байсан. Тэр мөн үү те? За тэр ажлын хэсэг бол мөн бас нүүбийн одоо хараад бас шинжээч нар ирсэн тий. Тэр чинь хүнийг одоо дур зоргоор саатуулах асуудал, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан юм нүүбийн тусгай эрх бүхий шинжээч нар ирлээ шүү дээ. За тэр хүмүүсээс ирээд ихэнх шинжилгээ хийгээд тэр чинь бүрийн эрхтэй хүмүүс тий. Дотоод одоо манай улсад нэгдээ орсон гэрээгээ биелүүлж ийнүг үү гэдэгт дүгнэлт хийж байгаа. Тэр асуудал үнэ тий шүүхийн зөвшөөрлгүй баримтлагаа явуулдаг гэсэн. Гэхдээ энэ баримтлагаа огт хин нэгний зөвшөөрлгүй явуулж ирсэн бол бас өрөөсгөл. Энэ бол эрүүгийн одоо хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль буюу эрүүгийн процессын хууль дээр прокурорын зөвшөөрлөлтөд гүйцэтгэдэг ус арга хэмжээ. Хяналтанд ор. За энийг бол ерөөсөө хүний эрхийг зөрчиж байгаа буюу хүний хамгийн үндсэн эрх шүү дээ. Халдшгүй чөлөөтэй байх. Дээрээс нь чөлөөтэй зорчиж явах энэ эрхүүдийг хязгаарлаж байгаа тэр цагтаа орох баримтлах гэсэн ийм одоо тасан сэргийлэх арга хэмжээнүүд дээр бол зайлшгүй шүүх зөвшөөрөл авах хэрэгтэй байна. Энийг бол хэлэлцээ өмгөөлөгчийг оролцуулъя. Цагтаа орох зөвхөн хүн муу юм уу биш юм уу гэдгийг энэ асуудлыг шийдэж гэсэн зөвлөмжийг Монгол улс төгссөн. За ингээд Монгол улс түүнийг хэрэгжүүлэхээр бол хүлээж авсан. Тэгээд хуулийн төсөл боловсруулагдаад бас мэдээж хууль тогтоомж гарна гэдэг чинь хугацаатай бас нэлээд процесстэй учраас одоо батлагдаад өнгөрсөн оны 7 сарын 1-ээс бол шүүхийн зөвшөөрлгүйгээр энэ ажиллагаа явах болсон байна. Энэ за хоёулаа шүү дээ. Эхлээд тэр нэг түгээмэл нэг одоо эрхүүдээ эхлээ ярьчаа. Тэгээд таны нөгөө юур орё гэсэн те. Зөв миний ингээд харахад Монгол улсад энэ ялангуяа энэ жагсаал цуглаан хийх үгээ чөлөөтэй илэрхийлэх энэ иргэний эрх маш хавчигдмал санагдаад байгаа юм. Уг нь бол жагсаал цуглааны чинь нэг бүртгүүлээд л хийх ёстой бай тэр цаад гадар бүртгэхгүй гэчүүл тэгээд болтгүй болчдгийм байл шүү дээ те. Тэрнээс ч болоод хичнээн залуучуудыг барьж авч
гав дөнгө мөнгө зөөж чи яаж муугийн үзүүлгээд те энэ дээр одоо танай комисс одоо таны энэ конвенц одоо яаж харж яах энэ асуудыг. За бид энийг маш анхааралтай ажигладаг. Зөвхөн ажиглаад зогсохгүй бас идэвхтэй арга хэмжээ авдаг. Яг энэ ажиллагаанд. Жишээ нь одоо анх томилогдод удааг байсан да 22 онд санагдаж байна. 12 сарын үеэр бас нэг жагсаал цуглаа эд явсан та санаж байгаа бол. За тэр залуучууд өвлийн дүн хүүтэнд бас гадаад жагсаж ил байсан тий. За бид нар бол тодорхой нөгөө манай механизм чи үүрэг тэр штэ. Шаардлагагүй хүчийг цагдаагийн болоос хэрэглүүлэхгүй байх. За. За тэр жагсагчдын одоо хүний эрх ялангуяа энэ эрүүл шүүл түнлэг ус харьцаа төрийн байгууллагын хүч хэрэглэх зөв бус хүч хэрэглэлтээс ангид байх эрхийг хамгаалах хурц зэрэг үүрэгтэй. Тухайд бид нар цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзж энэ асуудлаар яг ярилцаж урьдчилан анхааруулж байлаа. Бид бол анхааралтай ажиглаж байгаа шүү гэж. Хүний эрхийн комисс бол манай механизм тэр чинь бүтэн ажиглалтанд авч ингээ бүх процессыг бичлэг хийж те дотор нь өөрсдөө ажиллаж исэн. Маш удаан хугацаанд тэр хүмүүсийн одоо хүүтэнд ингээд хэвтчихсэн асуудал дээр бол эн чинь Монголын төр чинь хүнээ хайрлах хэрэгтэй байхгүй. Бид ч одоо цөөхүүлээ те. Яагаад тэр хүүтэн шалан дээр хэвтүүлээд ингээд энэ жагсаал цуглааны хууль гэдэг нэг юм хууль яриад байгаа. Тэр хууль чинь үндсэн хуулиндаа олон улсын гэрээндээ яг энэ чинь хэм хэмжээнд нийцсэн байх хэрэгтэй байхгүй. Саад суур утга нь юу гэхээр ерөөсө хүнийг хайрлаач гэсэн утгатай шүү дээ. Бүх хууль чинь хүнээ хамгаал. Тэр жагсаал цуглааны үр дүн ямар байхаас шалтгаалж байгаа юм биш. Гэтэл одоо манайх тэр үндсэндээ жагсаал цуглааныг бол хин нэгэн дасаг даргын зөвшөөрлөөр явдаг ийм буруу механизмд орсон. За миний хувь байр суурь бол жагсаал цуглаан бол органик үйл ажиллагаа байх ёстой. Альва төр зэсэг бол жагсаал цуглаанд одоо мэдээж одоо гуравтай үйл ажиллагааг иргэд шүүмжлэх нь бол нэрүүл үзэгдэл. Энэний дуу хоолойг хорихын тулд жагсаал цуглааны тухай хууль гэдэг нэрийдлээр ямар нэгэн хоригдсан хэм хэмжээг Монгол улсын үндсэн хууль болон олон улсын гэрээ хөнөөсөд зөрчиж оруулж болохгүй маа гэсэн байр суурьтай байдаг. За бид нар ч гэсэн тухайн үед одоо үзэл бодлоо илэрхийлж байлаа. Би ч гэсэн өөрөө бас талбай дээр гарч энэ хүмүүст гэр олгуулаач гэдэг шаардлагыг тавьж ийсэн те. Тэгээд тэр оройн гэрийг олгуулж гэрт орж одоо манай жагсагч нар орж үргэлжлүүлж байсан шүү дээ. Тин чинь боломжийн асуудал байхгүй. Яагаад ямар нэг гэртээ жагсаад ямар нэг гэргүй жагсдгийг те. Гүн ч адилхан монгол хүн адилхан хүн биш те. Тэр хүүтэнд эхлээ хүнээ хайрлаа. Тэгээ асуудлаа сонслоо. Иймэрхүү процесс байдаг. Тэгээ яг нөгөө манай хуулинд ч нэг зүйл байдаг. Ингээд одоо нэг ийм зүйл байгаа шүү дээ болдох. Одоо сайн хэлэхэд яг ихэнх хуулийг үзэхээр төрийн бусад албаагч нар улс төрийн талаар үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосон байна. За энэ бол үнэхээр гайхамшигтай бас ийм сонин хязгаарлалт. Хүн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй үндсэн хуулийн зас. Гэтэл төрийн албаагч болоод зөвхөн улс төрийн албаагчаас бусад нь ихийг нь хориот болчихдог. Тийм. Ингээ айжмдаа ингээд тэр хуулиуд батлагдсан түүхийг харахаар айжмдаа ингээд төрийн албан хаагчдын одоо улс төрийн талаар үзэл бодлоо илэрхийлэх дуу хоолой хааж ирсэн байна. Хуулиар хаагаад ирсэн. Тэгэхээр одоо хин нэгэн албан тушаалтнаас яг тэр талаар юм яриулыг бол ярихгүй. Хин ярих хэвээр бид нар ярих хэвээр. Бид нар ярий гэж өөрсдөө тэмцэж ийшээ гарч ирсэн. Тэ энэ ажлыг чи хий. Та нар ярьж хүнийхээ эрхийг хамгаалах учраас бид нар ярьж байгаа. Гэхдээ бол одоо хуучин цаг шиг бас яг одоо та нар хүний эрхийн талаар ярьлаа. Инглээ гэдэг ийм юм дарамт гэхээс гаргахаас илүү бас хүлээж аваад ямар нь болохгүй байх энийг засъя гэдэг болсон хандлага одоо ус төрчд гэх юм уу те одоо нэхэрж байгаа энэ мэдээж их хурал засгийн газрын гишүүдлийн талаар арга хэмжээ авна шүү дээ. Тэр бид нар ийшээгээ саналаар өгдөг ингээд зөвлөмжөө хэрэгжүүл гэдэг. Тэгээ ингэж хамгаалдаг. Тэгэхээр Монгол улсын өнөөдөр ер нь бол тэр жагсаал цуглааны үеийн хууль тогтоомжийг бол бид нар бас саналаа өгсөн. Ийм байх ёстой юм аа. Одоо тэгээд өөрчлөгдөж штэ. Одоо мэдэгдэнэ л гэж байгаа штэ. Зөвшөөрөл авах. Тэгээ тэр хуулийн батлагддаг байна. Яг батлагдах ёстой штэ. Тийм. Энэ чинь жагсаал цуглааныг зөвшөөрөл авч хийдэг болчвол ямар ардчсан нийгэм байх юм бэ? Энэ чинь хинч ер нь хин нэгэн дарга одоо за миний эсрэг жагсаал хийлээ. Миний бурууг хэлэх гээд байхад би зөвшөөрөл өгөх үү? Өгөхгүй үстэй. Эрүүл ухаанаар бодоход тэр ийм байж болохгүй ш. Бид нар өнөөдөр ардчсан үндсөөлөө хамгаалах ёстой. Баян бүрд шүү дээ. Энд чинь бид нар чи яг энэ бүс нутагтай бол ардчны баян бүрд. Энийг яагаад хамгаалахгүй болоо те? Яг энэ хуулийн заалтан дээр бас миний хамгийн их эмзэглэж явдаг нь юу гэхээр энэ 3 жилийн өмнө манай эмчнэр зайлуул цалингаа нэмүүлээгээд Сүхбаатарын талбай дээр ингээд суулт муулт хийсэн. Тэрийг одоо тэр үеийн ерөнхий сайд байсан оюун эрдэнэ гэж мушгин гуйлаж аваачаад төрийн эсрэг гинт хэрэг хийх гэж энэ улсууд гэж ингэж мушгин гуйлж
Тэр юу одоо баг рухчин давсан яг зодож анчаагүй л баг. Тэгвэл тагнуулын байгууллагаараа шалгуулад ингээд тэрийг тэгж гуйвуулж болдгийм байна. Одоо манай өнөөдрийн хуулийн цоорхой мэдэхгүй одоо. Тийм ээ. Энд дээр одоо та юу гэж бодож байна? Тийм хуулийн тийм цоорхойтой байсан юм уу? Эсвэл хуулийг биелүүлэхгүй аваач тэгж мушгаад айж болдгийм юм чи? Тухайн үед бас үзэл бодол яг энэ чигсэл сургуулийн талбарт илэрхийлж лээсэн би. Жишээ нь одоо тэнд шалгагдж ирсэн анхаа иргэд эмч байсан те цэвэр мэндийн төвд эмч байсан. Гэхдээ энэ үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын чагсаалт цуглаан хийж үйлдвэрчний байгууллага үндсэн өөрийнх нь эрхштэй. Ажилчдынхаа хэршийг хамгаалах гэж. Тэр хүмүүс юу шаардсан, цалин шаардсан мэт шүү. Цалингаа нэм. Тэр хэрвээ бодиттой биш байсан бол өнөөдрийн эмчнэрийн энэ үргэлжилсэн чагсаал хэл те яриа хэлцээр болоод ирэх жилээ цалингийн нэмэх нь зөв юм байна гэдээ сая засгийн газар шийдчихлээ. Тэгэхээр эн чинь шаардлага нь зөв байсан байгаа зү. А зүгээр яг нөгөө эрх мэдлийн хуваарлтыг маш сайн тэнцвэртэй хуулиар өгөхгүй болохоор эрх мэдэлд гарсан хэсэг нь өөрийнхөө эрх мэдлийг хамгаалдаг энэ бол ийм автомат ийм хамгаалт үзэгдэл явдаг гэдэг бол улс төрийн орлогоор байдаг байхгүй юу. За энийг л одоо бид яг хэм хэмжээнд нь байлгах гэж манайх шиг ийм байгууллагуудыг л олноор байгуулаа гэдэг нүүб одоо олон жилийнхаа туршлагаар олон улсуудад туршаад ингээд хэрэгжүүлээд тэрийг та нар биелүүлээч гээл ингээд зөвлөд байгаа шүү дээ. Тэгэхээр ардчлалыг олон жил одоо хэрэгжүүлээд явсан улсууд бол энэ талаар туршлагатай байна. Ийм үзэгдэл гардаг гэдгийг түүгээрээ давтцсан. Ер нь засгийн газрууд чинь ер нь тийм шүү дээ. Ингээд эрхэл хамгаалах гэдэг тийм. Одоо цалингаа нэмүүлэх гэж агсан хүний үнцээр ялангуяа тэр салбарынхаа ажилчдын эрхийг хамгаалах нь үйлдвэрчний хэвлэлийн байгууллага ирэх байхгүй. Тэр олон жилийн өмнө ажилчдын эрхийг хамгаалах байгууллагатай анх философи нь тийм байсан тий. Тэгээ төрийн эрх мэдлийг авахаар ингээд шалгуулна гэдэг бол яах вэ? Харах өнцгөл байгаа. Одоо тэгж дураараа шалгаж бас болж гин үгүй юу? Эргээд ягаад тайлгнахгүй байна? Тэр шалгалтын процесс юу болов? Энэ дээр чинь би нэг юм яриад байгаа нь тэр байхгүй юу? Ерөөсө төрүүлээд энэ сошиал орчинд хин нэгэн бүлгийг те ямар нэгэн байдлаар одоо төр засгийг шүүмжлэхэд ч юм уу эсгээд өөрсдийнхөө одоо өрсөлдөгчөө янз бүрийн байдлаар оруулахын тулд эргээгээд ямар нэгэн одоо том гэмт хэрэгтэй ингээд гүтгээд байна те гүтгээд байна уу мэдэхгүй хилждэг шүүх тогтоогод гэм буруу тогтоогоогүй багтал энэ хүн ийм гэмтрийг үйлцсэн байж магадгүй болцсон шүү анч гэдэг юм эдгээр ингээд шалгуулж ийн гэдэг. Тэгээ сүүлд нь эргээгээд тайлгнах хэрэгтэй шүү дээ. Шалгасан юм бол тогтогдсон юм уу юу? Тогтогдог бол тэр хүмүүсээс уучлахгүй гэдэг багс. Энэ чинь өөрөө одоо хүний үндсэн эрх шүү дээ. Нэр төр бол хамгийн эрхэмштэй те болдох. Энэ бол Монгол хүн чинь нэр уурахаар ясуугаар. Тийм. За сүүлийн 5 жил ялангуяа энэ оюун эрдэнэ гэж хүн одоо засаг толгойлж явахад Монгол улсын бүх одоо энэ индикаторууд харилцааны индексэлгийн хүний эрх чөлөө одоо юу чөлөө 5 6 индекс бүгдөө ухарсан. Энэ дээр одоо танай комисс жишээлбэл дүгнэлт хийгээд ч юм уу энэ индексүүд чинь ингээ болоод байна. Биднээс энэ хүний эрх мэрх эн чинь болохгүй байна гэж энэ төр засаг таах юм хэлж юу? За комиссийг бол яг одоо комиссын одоо манай комисс гэдэг асуугаад тахаар бас үзэгчд маань буруу ойлгож магадгүй. Хүний эрхийн комиссийг бол дарган төлөөлдөг те сүнжид гэдэг доктор байгаа. Одоо дарга гэж 6 гишүүнтэй байж байгаа. Манайх бол бие даасан юм механизм. Энэ бол ерөнхий зөвлөлтийн үндэсний ажиллагаа. За энийг бол яг ажиллагааны өмнөөс бол би бас төлөөлж одоо бас хэлье те. Засгийн газрын үйл ажиллагаа ямар байсан бэ гэхэд засгийн газрын үйл ажиллагаа нь юу болохгүй байсан бэ гэдэг дээр ч юм уу юу хийх ёстой байсан бэ гэдэг дээр зүгээр их хурлаас гарсан шийдвэрүүдийг ярих нь хэцүү байх. Бид нар гаргасан шийдвэр гэсэн үг л дээ. Бид нар саналаа өгч байгаа те. Одоо их хурлаар оруулж батлуулсан. Жишээ нь энэ эрүүл шүрт тулах гэмт хэргийг чинь өөрөө ерөөсөө Монгол улс яг ингээд зөв эргүүлэр хамгаалж чадаагүй байгаа болтол. Ганцхан эрүүл шүрт тулах гэмт хэргийг одоо эргүүл 2112 гэж хамгаалчаад тэр хүнлэг ус харьцах, доромжлын харьцах шийдэх бусад хэлбэрээр төрийн одоо хүч нөлөөг ашиглаж одоо те ямар нэгэн байдлаар шийдэх гэдэг энэ одоо зүйлүүдийг зөрчлийн хуулиарч одоо хамгаалж чадаагүй байгаа учраас өнөөдрийн энэ төрлийн одоо гэмт хэргийн гаралт нь 5 жилээр аваад үзэх гомдол мэдээлэл нь 500 гаруй байдаг. Шүүхэр шийдсэн нэг 7 хэрэгэл байна шүү дээ. Ингээд тэгэхэр чинь маш бага үзүүлэлт байхгүй. Тэгэхээр бид нар хуулийнхаа энийг засаачаа гэдгийг оруулсан засах ёстой байна гэдээ авсан. Дээрэс нь одоо нэг одоо энэ дэвшилттэй зүйл юу вэ гэхээр ерөөсөн ирээдүйн шүүхээс конвенц нэгдэд Монгол улс нь 20 жил болж байна.
Тэрний хамгийн гол заалт бол нэгдсэн үндэсний байгууллагын эрүүдийн шүүхийн хороонд Монгол улсад эрхээ зөрчүүлж эрүүдийн шүүх тулгуулсан ч гэдэг юм уу ийм гэж хохирсон иргэн хинч хуулийн этгээд хэм боловч те гомдол гаргаад Монгол улс байгаа энэ хууль шүүхийн тогтолцоо шийдэж өгөө гэж үзэх юм бол тэр нүүб эрүүдийн шүүхийн хороонд гомдол гарах хэрэг байхгүй. Энийг Монгол улс одоолт нэгээгүй байсан юм бэл. 20 жил гарна. Энэ конвенцэд нэгдчихэд яг энэ заалтан дээр тусгай мэдээлэл хийдэг тэр улс. Хэрвээ энэ мэдээллийг хийгээд манай улсын нүүб эрүүдийн шүүхээс хорооны энэ олон улсын хүний эрхийн хамгаалтанд орох юм бол Монгол улс хүний эрхийн хамгаалтаар далаад гарцтай боллоо гэдэг нь болох гээд байгаа. За энийг бол их хурлаар өнгөрсөн одоо 24 оны одоо их хурлын 37 дугаар тогтоолоор бол нэгдэж ороо гэдэг засгийн газар даалгацсан байна. Бид бас хараад хүлээгээд байгаа. Тэр үед бол мэдээж таны хэлсэн тэр хүн чинь засгийн газар тэргүүлжсэн те. Тэр үед бол бас яг энэ мэдээлэл бол одоо очоогүй л байна. Тогтоол биелэгдээгүй л одоо хүлээгдээд байна л гэсэн үг. За гэх мэтчлэн ер нь бол яг улс төрчдийн үгнээс илүү үйлчлэгийг л одоо харж дүгнэх хэрэгтэй. Тэгэхээр их хурл бол ингээд шийдээд ийм байх ёстой, үнэрхийн дэвшилт байх ёстой гэдэг. Мэдээж засгийн газар бол түүнийг хэрэгжүүлэх юм одоо гүйцэтгэх засаг шүү дээ. За тэгэхээр бид нар үгнээс илүү үйлчлэгийг л одоо хүний эрх хамгаалагч нарыг харж байд юм да олон улсад. Тийм. Тэгэхээр тухайн засгийн газрын хэр одоо идэвхтэй сайн хүний эрхийн чиглэлээр дэвшилттэй байсан гэдэг нь гаргасан хууль тогтоомж түүнийг биелүүлсэн бодит илэрлэлээр л дүгнэж болж байгаа. Тийм. Тэр өгнөх чухал заалтыг их хурлын баталж өгсөн юм байна шүү дээ. Өгсөн тийм. Тэрийг нь одоо мэдээлэлээ хийгээд засгийн газар мэдээлэлээ хийгээд бид нэр зөвхөн Монгол улсынхаа шүүх цагдаа биш олон улсын хамгаалтанд тийм магадгүй тэдний шүүхүүхээр хэрэгээ шийдвэрлэх тийм эрх нэгдэх юм байна шүү дээ өгөн тийм. Тийм ерөөсөө эрүүдийн шүүхийн хороо тэр хүний зөрчигдсөн эрхийг яагаад танаа бас сэргийхгүй байгаа юм. Энэ ямар ч шалтгаантай байна гэдээ Монгол улсын төлөөллийг дуудаад тэр хүний гомдлын холбоотойгоор хилцэх юм асуудал байхгүй юу? Зөвхөн эрүүдийн шүүхтэр юм уу? Эрүүдийн шүүхтэй холбоотой. Бусад эрхүүдээр нь тэр тусгай нэг өөрсдийн бас бусад төрлийн конвенцүүд байгаа. Яг эрүүдийн шүүхийг онцлоод байдаг гэхээр эрүүдийн шүүгч бас нэг тийм жижиг ойлголт биш. Эрүүдийн шүүгч өөрөө олон өргөн хүрээтэй. Юу орд юм. За жишээ нь эрүүдийн шүүх. Би бол одоо нэг зодох жамчхал гэж байна. Энэ бол одоо монголчуудын одоо сайн мэддэг нэг ард дэш кинон дээр хэсэг эрүүгээр ойлгоод байна тийм. За энэ бол бас тийм биш болсон. 2002 оны эрүүгийн хуулиар бол эрүүдийн шүүхийг бол хэрэг үрч мөрдөн байцаагч прокурор шүүгч гэдэг ийм 4 эрүүгийн процесс ажиллагаа хэрэгжүүлдэг субъект энийг одоо хийж болох субъекттэй гэдэг тийм хуульчилсан байсан. 2015 онд өөрчилсөн эрүүгийн хууль 2015 7 сарын 1-ээс мөрдөгдсөн эрүүгийн хуулийн дээр бол төрийн бүх албаагч нар энэ гэмтрийн субъектыг хуульчилсан. Одоо төрийн бүх албаагчд хамаатай болсон гэсэн. Нэгдүгээрт. За хоёрдугаарт эрүүдийн шүүлт гэдэг чинь дотор олон элементтэй. За таны тэр бие махбодод хүрэлцэж те бие махбодын зовлон шаналгаа үүсэх бол нэг хэлбэр нь. Сэтгэл санааных одоо миний яриад байгаа сошиал орчинд ингээд тийм гэмтэрэг үйлдсэн байна гэдэг арга юм чинь энэ хэлбэр байхгүй манайха одоо энэ танихгүй байгаа. Тийм. Би таниулах гэж одоо энэ талаар маш их яриад байгаа. Тэгээд хизээ нэгэн цагт энэ талаар арга хэмжээ авагдана. Хуулийн төсөл явж байгаа. За сэтгэл санаагаар ингээд янз бүрийн байдлаар. За ингээд төрийн нөгөө албан тушаалтнууд чинь зөвшөөрөл өгөх. Эсвэл мэдсээр өжиж эсвэлтэл хийж байгаа. Тэгээ энэ хүн эрүүдийн шүүгээд байна. Гэтэ болиулах хэвээр болиулаагүй ч гэдэг юм. Эднэртэй чинь 3 дахь читгэдүүд орохоор заацсан. Дарга нар нь те хэн тавьж байгаа прокурорууд ч гэдэг юм уу. За дараа нь нэмэлгийн орчинд. Нэмэлгийн орчинд гэж. За нөхцөлийн эрүүдийн шүүлт гэж бас байна. Одоо байх ёстой газарт нь стандартын дагуу байлгаагүй. Одоо жишээ нь тийм зүйл их байна шүү дээ. Одоо бид нар чинь ингээд хэн шинжилгээгээр явж байгаа чинь цагтаа орох ангиудад одоо илэрлэн шүү дээ. Хүнийг одоо бэлтан шалан дээр хөл нүцгэн байлгаж байгаа байхгүй хорж байгаа. Хөл нүцгэн шүү дээ. Одоо эн чинь кинон дээрээс л үзчихсэн зүйл мөн бидтэй те. Одоо ийм байна шүү дээ. Тэгээ яагаад тэгж юм нэхэд тэр хүний одоо гутал их тийм мөнхөө өнөртэй гэдэг учраас өгөөгөөмаа гэдэг ингээд 10-аад хоног хөл нүцгэн хорцсон байх чинь шүү дээ. Энд чинь ингээд нөхцөлийг байхгүй. Гэтэл бас нэг газар байгаа. Одоо хүн ингээд амьсгалах боломжгүй юм орчинд олноор наарлаад ингээд хүнийг тий олон давхар ор хийгээд жижигхэн юм. Одоо байрын шийдэж өгөөгүй. Тэнд баримтчилгаа хийцэн. Тэнд хүн нас орлооч бидний хэн шинжилгээ хийж хаад амигуудад. Тэгээ бид нар зөвлөмжөө өгсөн. Яг бид нар камерын үзтер чи амьсгал дутлуулж харагдаж байгаа байхгүй эхний шинжээр. Хаалунд ямар ч тийм одоо сэргцүүлэх юм байхгүй. Тэгээ бөөнөр нь тахуулсан байсан бүгчмдэл тэгэл 7 хоногийн баримт шийдэлтэй байсан хүн гарах гэж байгаа 2 хоногийн өмнө тэнд нас орчиж байгаа. Тэмээ яриаслаа хин үлээ. Гэх мэтчлэн ийм асар олон нарийн деталь элементүүдтэй. Бид нар энийг засуулах гэж Монгол оронд яриад жилд хамгийн багадаа нэг удаа явж байгаа. Их олон объект бий. Тэгээд ер нь айгүй их тийм ажиллагаа шаарддаг л энэ
таны хэлсэн сая энэ олон үйлдэлүүч яг энэ хуулиндаа ингэж орсон байна уу? Зөвхөн одоо тэр бие махбодоор орсон байт юм уу? За миний хэлээд байгаа чинь одоо миний энэ сая хэлээд байгаа нь бол тэр бие махбод сэтгэл санаа тэр албан тушаалтын нөлөөлөлтэй эдгээр нь орчод байгаа. За. Одоо нөгөө бусад төрлийн гэмтэрхтэй андуурагдаад байгаа асуудал байна. Иргэшилтэй байгаа одоо этгээд янз бүрийн байдлаар тий нөлөөлөх хэлбэр харах ямар нэгэн байдлаар шийдэх номхон зогсоох эсвэл одоо энэ хоригдлуудыг чинь ингээд нэг газар удаа суулгach шүү дээ өглөөний 7-аас гол оройны 10 цаг өнгөртөл тунд нэг хоол идүүлээ. Тэгээ хүн болгон нөгөө бид нар ч эрүүл хүн эрхтэй өстэй. Тэр хүмүүс эдгээр гэмтэрх хийсэн ч нийгэмдээ эргээд нийгмийн үзэн ядахгүйгээр гарч ирэх хэрэгтэй байхгүй хүмүүжээд гол философи нь тэр шүү дээ. Хуучин бол засан хүмүүжүүлэх газар уг нь нэр нь тэр байхгүй. Тийм байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо болохоор нийгмийн үзээд гарч ирж шүү дээ. Тэнд чи өдөржин ингээд суугаад нэг сар суугаад хүн болгоо одоо энэ шампармаас гулаад маш олон төрлийн өвчтөй болсон шүү дээ. Суур өвчнгүүттэй болчих шүү дээ. Сүрээ мөрөөх туссан. Үгүй тэгэл энэ чинь айгүй их асуудлууд их байна. Одоо тэр болгоны детачлаа яриул манай энэ тайлангууд дээр маш ингээд дэлгэрэнгүүд тусцсан байдаг. Тэгээ тэрийг унших юм бол нээлттэй. За манай тайлан бол англиараас орчуулагдаад нэгдсэн үндэсний байгууллага яг энэ холбогдох нэрүүдний шүүхийн эсрэг механизмуудын энэ сайтн дээр аль бисаар байршсан байдаг. Дэлхий бас энийг харж байгаа. Тэгэхээр ололттой давуу тал нь бид бол манай механизм юу хийж ийм гэхээр Монгол улсад байгаа энэ хүний эрхийн зөрчлүүдийг ийм байна гэдгийг ил тод гаргаж тавьж байгаа. Юу ч нуухгүй. Хоёрдугаарт яаж сайжирж ийнэ гэдэг нь бас илт одоо гарч иж байгаа бидний зөвлөмжөөр тэр өнгөрсөн 3 жилийн хугацааг та түрүүнд дүгнээрэй гэсэн. Ерөнхийдөө яг өмнө өөрийн ажлыг дүгнэхэд бол учир дутагдaltaй. Гэхдээ өнөөдөр за ямар ч байсан 20 ангуудад махан хоол иддгүү байсан ийм асуудал байсан бол энэ асуудал чи 24 онд нэг мөр шийдэгдсэн шүү дээ. Махан хоолтой болсон тий. Бүх 20 ангууд өртөө байсан уу? Бүх орон нутгад хоол хүнсний тэр шийдэгдсэн. 20 ангийн албаагчид одоо цалин мөнгөний хувьд боломжгүй байсан бүгд ажиллаа орхио явж исэн бол тэрийн одоо цалингийн нэг одоо бус байгууллагатай адилхан босноор эргээд хүний нөөцийн сайжирсан ч гэдэг юм уу. Одоо ахмадын асуумжийн газар 100 жил болж байгаа бол зэтгүүлч 100 жилийн өнгөрсөн жил тэмдэглэсэн. Энэ Батцумбөрт тий. Тэгтэл бид нар анх очиод хяналт шинжилгээ хийхэд тэр 100 жил болж байгаа Батцумбөр сумаасаа 7 яг шулуун явал 7 гаруй километр ингээд тойроод ингээд явах юм бол 10 км газар байгаа. Намагтай замаар 100 жил болсон байна. Бид нар очиод хамгийн түрүүнд хэлсэн юм энэ замаар бид нар ингээд 100 жил явлаа. Зундаа шавар юутай суучвал бүтэн өдрөжин болдог. Ахмадууд өвдөд ингээд дараагийн шатлын имэл рүү явхад энд бас машин суугаад харамсалтай тохиолдолтой эмнэлгийн цэцэл авч чадаагүй тохиолдол гарч исэн гэж байгаа юм. Энэ болгон руу бас манай механизм ордог байхгүй. Тэгээд замын шийдэж өгөөч чинь бас адилхан замаар үйлчлүүлэх хэрэгтэй. Хийж бүтээдгээ хийж бүтээсэн хүмүүс байна. Яг орхитуулсан юм байна. Ингээд зөвлөмж бол өргөн хүрээтэй яваад тэр зам баригдсан тий баригдаж байна. Тухайн одоо зам тээврийн сайд нар бол маш их энэ хүний эрхийн мэдрэмжтэй хамт шийдсэн ч гэдэм юм. Тэр хүний эрх гэдэг бол манайх бол ганцхан одоо энэ эрүүгийн процесс ажиллагаа гэмт хэрэг тэр зөрчил рүү ордог уу тий өргөн хүрээнд ордог. Хүүхдүүдийн эрхийг хүртэл хамгаалдаг. Асрамжийн газрын хүүхдүүд эрхээ хамгаална. Оюутны дотор байранд байгаа тэр оюутан сурагчдын эрхийг хүртэл бид нэр хамгаалж байгаа тий тэр оюут ямар нөхцөл сурах ёстой юм. Тэгэхээр энэ олон хүрээтэй. Тэ олон хэв салбартай. Энэ хуучин одоо энэ манай ардын харим ер нь цэргүүдийн дунд энэ оны ялгаа юу гэж дигмиг гэж юм байдаг байсан. Одоо бол дарга нар нь тийм байхгүй болсон шүү л гэдэг юм байна лээ. Та энэ тухай ер нь шалгаж үзсэн үү? Үнэхээр байхгүй болсон юм уу? За энэ Батламгал салбар өөрөө онцлогтой. За ер нь бол Батламгал салбар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалтай. За дээрэс нь хүний эрхийн салбар бол бас үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр энэ хоёр салбар бол бие биентэйгээ огтлцохгүйгээр ингээд улс үндэстнээ яг зөв авч явж явах хэрэгтэй хоёр салбар байна. Тэгэхээр зэрэгцээд ингээд явах хэрэгтэй. Маш сайн одоо зэрэгцээ шумыг алдахгүй явах хэрэгтэй байлээ. Судлахаар бид надад хуулиар хариулсан үндсэн эрхэд бол юу байдаг вэ гэхээр энэ цэргийн ангийн сахилгын байранд хяналт шинжилгээ хэрэг байдаг. Зөрчил гаргасан одоо цэргүүдийг сахилгын байранд одоо тий саатуулдаг ийм асуудал байна шүү дээ. Цэргийн дотоод дүрмээрээ. За тэнд бол бид нар ажиллаад байр орчин нөхцөлийг сайжруулах зөвлөмж өгөөд тэгээд цэргийн анги жанжин штаб энэ төр бол байраа засаад хүний эрхэд нийцүүлээд за ингээ бүх асуудлаа шийдээд явж байгаа жил дараалал. За мөн олон жил шинжлэгдээгүй байсан тэр цэргийн ангид үйлчлэх ёстой тэр цэргийн ангийн дотоод баримтлах дүрм журам байгаа. Түүний прокурор баталдаг. Цэргийн жанжин штабаас санал боловсруулаад бид нар тэр саналын нөгөөд бас ингээд шин дүрм журамтай хүний эрх нийцэн дүрм журамтай болцсон байгаа тий.
Дэглэлтийн асуудлаар бол та санаж байгаа бол одоо хүний эрхийн комиссийн гишүүн энх болд гишүүн бас энэ талаар ярилцлага бас нэг юм нээлттэй сэтгүүлч нартай 2 жилийн өмнө хийсэн шүү дээ. Яг энэ дүн мэдээ гаргаад судалгаа гаргаад цэргийн ангид нэг цэрэг насаараа тэгээд тэрнтэй чи холбоотой. Тэг хэл амжилт болсон шүү дээ. Тэгээд тэрнтэй чи холбоотой юм хийсэн. Тэ одоо хийсэн. Тэгээд тэр бол ингээд судалгаа байгаа. Одоо бид нар юуг зорж ийн гэхээр ерөөсөө эн чин урьдчилан сэргийлэх ажилдаа улс даяар анхаарай гэж. Ерөөсөө эрүүл мэндч тэр шүү дээ. Урьдчилан сэргийл бол одоо эрсдэл баг те. Бид нар гэмтэр гарсны дараа буюу зөрчил гарсны дараа шийтгэе гэдэг хуулийн дээр их олон жил ажиллажээ. Гэмтэргийн тухай хууль, зөрчилтийн хууль, түүнийг яаж шалгах уу те, яаж хойрох уу гэдэг хуулийн дээр их анхаарсан. Одоо шорон барайл нээгээл те. Бид нар урьдчилан сэргийлэх төв ер нь барьж исэн юм уу? Мэдэхгүй одоо би мэдэхгүй. Одоо ч юм байхгүй те баг. Цэргийн энэ асуудлыг байхгүй болгохын тулд бид нар одоо дараагийн одоо хуулийн төсөл босруулаад явж байгаа. Одоо манай одон тэг гишүүн санаачлаад маш их ярьдаг энэ талаар хүний эрхийн талаар. Тэгээд энэ одон тэг гишүүний санаачилж байгаа хуулийн дээр бол нэг юм үзэл баримтлал яваа юм. Ерөөсөө цэргийн ангид гарч байгаа болзошгүй энэ зөрчлөөс бол соён гэгэр сургалт нөлөөллийн арга хэмжээгээр урьдчилан сэргийлье. Цэргийн аль паагчдын удирдлагуудын тэр нэг жилийн цэргүүдийн гэрээ цэргүүдийн бүгдийг яхав хүний эрхийн мэдрэмжтэй сургалттай байнгын хөтөлбөртэй болгоё. Энийг бол одоо миний хариуцж байгаа механизм яхав хийдэг баяа гэсэн саналыг бол яхав одоо аваад ингээд явж гин. Тэгээд засгийн газраас хэрвээ дэмжих юм бол батлагдвал бид энэ чиглэл дээр маш дэвшилттэй боллоо гэж харж байгаа. Олон улсын зөвлөмж бас тэгж ирсэн шүү дээ. Цэргийн ангиудаа сургалт нөлөөллийн арга хэмжээг хүний эрхийн одоо энэ сургалт нөлөөллийн арга хэмжээг стандарт нийцсэн байдлаар идэвхтэйгээр яаралтай одоо хурдан хийж эхлүүлээ гэж. Тэгвэл одоо ийм хууль ингээд боловсруулаа явж байгаа гэх маань тэр цэргийн анги дээр тэр дэглэлт гэдэг маань одоо өөртөө байна л гэсэн үг байна шүү дээ. Гол нь бол яг нөгөө өмнө тэр гарсан дүгнэлт хилцүүлгээр бол ийм асуудлууд байна, ингэсэн байна, төчнээ гомд гарсан байна гэд ингээд батламгаалах яам хүртэл өөрөө юу гаргасан шүү дээ. Тоо мэдээ гаргаад ингээд хилцүүлэг хийцэн. Өнгөрсөн 24 онд улсын хурлын гишүүн Баярмаа гишүүн санаачлаад нөгөө Монгол улсад анх удаа хүний эрхийн одоо хэрэгжилтийн талаар их хурлын хяналтын сонсгол хийсэн шүү дээ. Энэ нь бол ямар утгатай хяналтын сонсгол байсан гэхээр эрүүшүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтээр хийсэн. Анх удаа Монгол улс хүний эрхийн чиглэлээр хяналтын сонсгол хийсэн их хурл тэр дотроос хэдүүн яг эрүүшүүлтээс ангид байх хэрэгээр хийсэн. Энэ дээр хүртэл баталгаа хамгаалах юмс гэж мэдээлэл өгсөн байдаг. Тэр мэдээлэл бол нийтэд ил байгаа. Тэгэхээр айл талтай хичээж ажиллаж байгаа. Баталгаа хамгаалах юм гэсэн бидэртээ хичээж урьдчилан сэргийлэх байдлаар сургалт соён гэрүүл ажил зохион байгуулж байгаа. Айл талдаа зөрчил гарахгүй яах вэ? Хичээж ажиллаж байгаа. За энэ үр дүн их ингэж харагдаж байна. Энэ жилийн цэрэг татлагаас би харлаа. Хуучин бол цэргийн ангид нөгөө цэрэг татлагт чинь ингээд баргийн өвчтөй байсан чинь аваа явчаад байна эцэгчүүд гомдоодсэн шүү дээ. Тэгээд тэр нь одоо очиод бас гэмтэл бэртэл сэтрээд ингээд нас орж бэлтгэл сурвал ихээр хүндэрчих юмаа гэд. Энэ жил тийм хүүхдүүдийг ерөөс авахгүй зэрэгтэй. Яг одоо ийм суур өвчтөй бол эмчлүүлээ гэж шууд буцааж маш нарийн үзэж авч байна. Яг энэ чиглэлээр ингээд ахаад байгаа Монгол улс. Улмал ахаад тий. Тэгээ бас нэг ийм яриа байдгийн. Энэ Төв аймгийн урьдчилан сэргийлэх биш 20 төв гэдэг юм уу да нэр нь. Тэр одоо хамгийн хүнд нөхцөлтэй юм байхаа. Тэнд одоо энэ нөгөө хэрэг мэргээ хүлээхгүй байгаа ч гэдэг юм уу хамгийн одоо шатруу ирцүүдийг ч юм аваач хийгээд тэгээ нөгөөдөл ястаа тэр нөхцөл байдлаас нь болоо өссөн үсээгөө тэр яг тулгсан ялыг хүлээдэг газар юм уу л гэж би одоо энэ хэл мэдээлэл систем ойлголттой байдгийг. Та бодвол тэрийг шалгасан байлгүй тэр газрыг. За тэрийг шалгасан. Тэр ч одоо иргэд бол Монгол улсын иргэд даяараа мэддэг болоо шүү дээ тийм үү? Төв аймаг дэх одоо цагтаа орох төвд одоо эрүүшүүлэлт болсон байна ч гэдэг юм уу тийм. Энэс ч болж Монгол улс өнөөдрийн хүртэл шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Монгол улсын шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага олон улсын хоригт байгаа шүү дээ. Хоригт орсон байхгүй юу? Ягаад тэр эрүүшүүлэлт явуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн газар гэж. Танах бүрдүүлсэн гэд шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага. Та нар энийг бүрдүүлэх байх үүрэгтэй байсан шүү дээ. Тэгээ мөрдөх байгууллагуудад бүрдүүлж өгсөн л гэж үзэж байгаа байхгүй юу? За. Тэртээ одоо тий. Бүгд чинь тустай байгууллага шүү дээ тий. Ерөөсө тустай байх ёстой. Тий, яг нь социализмын үед нэг байсан юм байна. Аль аль нь цагдаагийн харьяанд тий. Гэхдээ одоо тэрнээс ч салах хэрэгтэй байхгүй юу? Одоо чинь шинэ нийтийн жишгээр бол чинь өөр шиг. Уг нь хуур тусад нь гаргацсан тий. Манайхан хэд итгэв л дээ. Одоо хэд итгэв гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хүнийг гэмтэрэг талаас нэг хардаг.
засал хүмүүжил талаас нь харахгүй байгаа. Энэ хүн одоо ийм гэмтрэгүүлдэд ороод ирсэн. Дахиад ийм гэмтрэгтэй байгаа да. Тэрийг одоо 20 ангид байхад нь илрүүлээ да гэсэн ийм одоо үзэл номлолтой энэ хойд зүгээс гаралтай энэ номлол чи олон жил явцсан тэр нь тасарч өгөхгүй зоогоод байгаа байхгүй юу? Энийг салах хэрэгтэй. Бид нар одоо энэ жилийн гол зорилго бол энэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа энэ олон улсын хоргийг одоо туслуулах талаар аль алчаас хичээж ажиллаж байгаа. Тийм учраас шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагч гэсэн өнөөдөр маш их одоо хичээж байгаа. Зөрчил гаргасан хүмүүстэйгээ ч ерөөсөө эвлэрэхгүй байгаа. Удирдлагын хэмжээнд ямар ч удирдлага байсан одоо яг бид нар илрүүлэл гаргаад тавихад өөрсдөө ч илрүүлээд халж байна. Шалгуулахаар тэр шалгадаг байгууллагыг шилжүүлж байна тий. Ажил албамшаалыг буулгаж байна. Тэр 20 анги бол бид нар очиж үзэж байсан. Үнэхээр тийм одоо тэр өрөөд шүлд басан процессын тэр одоо өрөөнүүдийг биднээс харж ирсэн тий. Одоо тэр байхгүй болсон шүү дээ. Ашгүй. Тэр ч бүр байхгүй болсон. Энд ч одоо хүн 20 одоо ийм заалтгүй болгоо, нөхцөлгүй болгоо тэр өрөөнүүдийн нураагаад өөр хэлбэртэй болгоод цоошин ийм цагдаа орох байртай болсон. Орчин үеийн стандарт нийцтэй. Камер бүх юм одоо хяналттай тий. Ийм болсон шүү дээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд ер нь бол камерын хяналтыг бол бүх газар сайжруулж тавьсан. Одоо бид нар зөвлөөд шалгаад бүр сүүлийн үед одоо нөгөө мэдүүлэг авах өрөөнд л зөвхөн мэдүүлэг авдаг болсон тий. Айлч одоо АТГ тагнуул цагдаагийн камерын тэр өрөөнүүд нь хамгийн багадаа 2-оос дээш камертай байх хэрэгтэй. Тэгээд та бид тэр ингэ ярьж байгаа нь бичиж байгаа шиг одоо энэ олон камер бүтээлөө харж байгаа шиг харж байгаа нь шүү дээ. Энэ хүний нүүрний хэлбэр тий ямар байна гэдгийг бичиж байгаа мөрдөгч. Бас бичигдэнэ. Тэр нь яаж байгаа гэхээр урд нь бол ганцхан тэр нөгөө мэдүүлэг өгж байгаа хүний тий хуучныхор бол байцаалт гэж байгаа шүү дээ. Одоо байцаалт гэдэг үг чинь байхгүй болсон шүү дээ. Ирүүдэн шүүж гинэ гэж үзээд бас байцаалт гэдэг чинь тийм нэрхгээд. Тэгээд мэдүүлэг өгж байгаа хүний нүрлүүл хардаг байсан бол одоо авж байгаа буюу тэр төрийн албан агч руу харж байгаа. Нүүр амаараа бусад байдлаараа мэдүүлэг авахд яаж нөлөөлж байна гэж. Тэр ер нь ихэнх одоо гомдол юундаар эхэлж гардаг вэ гэхээр мэдүүлэг авах ажиллагаан дээр л ирүүшүүл тулгаж ийн хүнийг төрч ийн гэж их ирдэн шүү дээ. Хамгийн анхных дээр нь. Тэгээ энийг бол ерөнхийдөө улс орон дээр бид нар зөвлөмж өгөөд олон улсын эрдэнэ шүүхийн байгууллагатай хамтраад бас энэ дээр мэдээзийн зарчим гэсэн юм хөтөлбөр хэрэгжүүлээд прокурор, цагдаа, шүүгэн шийдвэрүүд ер нь дууслаа 3 жил. Нүсэр ажил болсон. Энэ жил хаалтаа хийлээ. Тэгэхээр одоо бол мэдүүлэг авах өрөөнд иргэд бол бас бодох хэрэгтэй. Би мэдүүлэг авахаас өрөөнд мэдүүлэг өгнө. Бусдад зөв мэдүүлэг өгөхгүй гэсэн хэрэгтэй байхгүй юу? Тэгээд иймэрхүү эрхүүтэй бол одоо мэдээж таниулах нь бас их чухал байна. Хийгээд байдаг таниулах ажиллагаа чухал шүү дээ бас тийм. Тийм. Таниулах ажиллагаа их орхитой юм байна. Тийм шүү дээ. Хуулийн таниулах ажиллагаа. Тийм. За ийм байгаа. Одоо энэ 461-р одоо урьдчилсан орхи төв гэдэг юм бол албасэн. Тийм цагдаа орхи төв. Тийм чинь бол нөгөө мөрдөгж байгаа улсууд нөгөө гэмт хэрэгээс нотлогдоогүй байгаа улсууд тэнд байдаг тийм ээ. Эхлээд за тэнд бол зөв миний хэвлэл мэдээлэлээс авсан мэдээлэлээр яг хөөр даашаа тэр юу өрөө болгоно камер болгоно камертай юм шиг байгаа юм. За тэнд бол нөгөө гэмт хэрэг хийгээгүй юм чи хүний эрх зөрчигдөхгүй байх талаас нь зөв арга хэмжээ авсан байна гэж би харж байгаа юм. Ялаа аваад одоо эдэлж байгаа тэр 20 ангууд дээр ямар байдгийг тэр талаар одоо камер маймер тэнд бий юу? Бид нар бүх 20 ангаар явсан. За. Ажил ихснээс хойш. Одоо яваагүй 20 анги байхгүй. Зөрчлүүд бас их байсан. Их байсан. Очоод бас тэр 20 хэлэлж байгаа хүмүүст хүч хэрэглээд бидэртээ уулзуулахгүйгээд өөр байр савнд, талд байр савнд нууц асуудал хүртэл байлаа. Бид нар тэрийг ч бас хож олж илрүүлж, уулзаж, гомдлын шалгуулж, шийдүүлж, удирдлага буу таалмшуул харилцах тооцуулсан тий. Тэгээ харахгүй бүс гэдэг нэршил байдгийг улсдгуулч харахгүй бүс. Тэр нь юу гэхээр камергүй бүсийг хэлээд байгаа. Нөгөө хүний эрхийг зөрчих боломжтой гэсэн. Тэгээ зодох, дэглэх, дарамтлах. Энэ бүсгүй болох тал дээр бид нар анхаардаг, өөрсдөө очиж хэмждэг. Камерын өнцгүүд нь айл ал тийшээ харахад энэ талд нь ингээд харахгүй бүс үлдээд бүгдийг нэмжиж жагаад бүх зөвлөмж өгөөд одоо ер нь ихэнх 20 анги дээр энэ харахгүй бүс байхгүй болсон. Бүгд камерын хэлтэнд орж байгаа гэсэн. Тэгээ тэр нь ингээд сан болгож хадгал гэж байгаа. Хамгийн багадаа 60 хоног ч гэдэг юм. Захимсгаан үүсгэх нь шүү дээ. Бид нар тэрийг хуулж аваад үздэг шүү дээ. Бичлэгийг нэг үрчин шалгадаг байхгүй. Гэхдээ биднэрт бас хүний нөөцийн хангалттай биш байна. За энэтэй холбогдуулаад нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр үндэсний механизм Монгол улсад хэрэгтэй байна уу? Маш их хэрэгтэй байна гэдгийг бол очисон газар бүрний тэр хоригдож байгаа хүмүүс, ахмадууд, хүүхдүүд те тэр ялбашууд хэлж гин. Зүг байна, хамтдаа ингэ явж гинэ гэд. Бид нар ч нэг уриалга гаргасан юм. Ер нь алсын хараа гэдэг юм уу, зорилготой стратеги батлагтай хурлаар оруулаад ер нь 90 шүлтгүн Монгол болёо гэж. Тэгээ 90 шүлтгүн Монгол болох ихний одоо 3 жилийн стратеги төлөвлөгөө хэрэгжиж дүүлгэж чинь. Яг 90 шүлтгүн болж чадж гинэ гэж. За 90 шүлтгүн
ерөнхийдөө бол яг шууд өмнөх шиг одоо зоддог те гаавалдаг цахилгаан бороогоор цогтөг энэ асуудал бол одоо харьцангуй хумигдсан. Зүгээр өөр нөхцөлийн буюу те одоо сэтгэл санааны байдал дарамтлах тэр албан тушаалтанд нөлөөлөх энэ бол ингээ үргэлжлээд байна. Гэтэл их сонирхолтой юм гарч ирсэн. Монгол улс энэ иргэдийн шүүс урдсан сэргийлэх механизм анх 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ингээ нүүбэд мэдээлсэн. Тэгээ намайг хурж 10 хүний батлуулаад авсан чинь миний одоо надтай цуг ажиллах тэр хүмүүсийн оронтойг өгдөггүй. 5 хүний оронтой өгчөө болдгоо. Тэгээ нэхэд одоо комиссийнхаа одоо тухайн үеийн удирдлагаас нэхэд бид нараас хоорондоо бас яг энэ асуудлаар ойлголцохгүй хурлаар шийдүүлж илаа. Тэгээ манай 10 хүнтэй боллоо. Тэгээ ажлууд нэлээд засгийн газрын энэ асуудлуудыг ингээд гаргаад нэлээд олон энэ хүний эрхийн зөрчлийг хийгээд ингээд явсан чинь эргээд нөлөөл манай дээр орж ирж байна. Яаж нөлөөлж байна гэхээр төсөв хасагдаж байна. Хүн хүчийг хүний оронтой нөгөө орон тойрны цомгтол те нөгөө төрийн албаны юу гээд тэрүүгээр манайхаа ингээд хасаад одоо нэг өсөндөө дарамт учруулж шүү. Тийм шүү. Одоо юу гэсэндээ тогтмол очих хэвээр тэгэхээр шатхууны зардлын 50% аваа ичгаач бид нар очиж чадахгүй зөрчлөө яаж илрүүлэх юм. Хэрвээ ингээд энэ чинь нэг цаагаараа та ингээд ухаантай хүн бол ойлгох чинь тийм логикоор бол яг үйл ажиллагааг дэмжиж гэнэ үү? Тийм ээ. Ер нь эднийх одоо хамаг юм илрүүлээд ингээд ерөнс болохгүй байна. Тийм ээ. Энийг нь хомий гэж бодож гинөө гэж. 3 дахь жил дээрээс бид нар эхний жил дээр ийм эсрүүцлээд болгосон 2 дахь жил дээр бид нар зүв байна гэдэг их хурлаар дэмжүүлээд одоо энэ зандаачдад дарахтай их хурл бол маш сайн дэмжиж бидний хөлдөгтөм чотлоод дэмжих хүний нөөц дэмжиж ингээд явсан. Одоо сая ингээд асуулчиж байгаа. Тэгээд 3 дахь жилээсээ ингээд тэгтэл нөгөө нүүб нь энэ механизм чинь сайн ажиллаад байна, жишг болчиход байна. Эднийхийг одоо бусад улсууд одоо шеэрлж түгээж аваа гэдэг ингээд байдаг. Гэтэл энэ жил манайхыг ингээд л одоо хөл тушж чинь тий. Нэг өсөндөө тийш дээ одоо эн чинь зардал бол бид нар хайчих юм. Хүний ингээ 2 3 орн ингээ орон тойрог хасчихар чинь цалингийн сангийн аваа ичгаач чинь бид нар хүмүүний одоо цомгтохоос аргагүй болж ингээ аваа явчих чинь. Тэгэхэр чинь хөнгөө болохоор бид нар ингээ улам хумигдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг олон хүн биш шүү дээ цөөхөн хөрхий дэр чинь ингээ. Тэгэхээр ер нь цаад санаа бодол нь бол над бол эргэлзээ төрж байгаа. Яг дэмжиж байгаа юу? Эсвэл энэ олон асуудал руу ороод ингээ ил гаргаад ингээд тавиад хаар ер нь бол тийм бас нэг үйл ажиллагааг ямар байдлаар хомий гэж бодоод байгаа юм уу? Ер нь бол би бол хардж байгаа л да. Энэ олон юм дээр байгаа. Одоо яриул цаг хүрэхгүй тийм учраас орхиё. Тий. За энэ би л иргэнийхээ хувьд ойлгодгүй нэг гэмт хэрэг байгаа юм. Энэ зоригийн аллагын тухай. За энэ 3 нөхрийг бариад энэ одоо аллаг үйлдэлсэн этгээдүүд мөнгөд Монгол улсын 3 шатны шүүхээр яллаад ингээд явуулсан чинь ч одоо нөө сонгуулийн өмнөх нь чинь нөгөө 3-ыг чинь өө биш байсан байна. Гэхдээ биш юм уу? Би тэрийг ойлгохгүй юм. Эрүүдэн шүүсэн байна гэж хэлээд тэр 3-ыг одоо за ямар ч байсан тэр ялаас мулталсан юм уу? Их ойлгомжгүй юм байлээ. Энэ эрүүдэн шүүсэн гэдгээр тэр 3-ын үйлдэлсэн хэргийг одоо төр зогсоогоод чих юм уу да дахиж мөрдлөг явуулахаар болсон юм уу? Эсвэл энэ 3 хүн нөгөө эрүүдэн шүүлгсэн улмаас буруу хэрэг хүлээгээд цагаатсан юм уу? Одоо энэ тал дээр би л ойлгодгүй. Би энэ хэн генерал Хорц генералтай одоо сарын өмнө би ярьсан бас энийг асуусан. Тэгсэн чинь би ч ойлгохгүй байгаа. Ямар ч байсан мөрдлөг үргэлжилж байгаа юм шиг байлаа гэсэн ийм хариу хэлж байгаа байхгүй юу. Энэ тал дээр одоо танай ажиллагаа комисс маань одоо ер нь ямар мэдээлэлтэй ямар дүгнэлттэй явдгийг. За эрүүштэй сурцсан сэргийлэх асуудал хэрэгсэн гишүүний зүгээс бол хийж хэрэгжүүлэх арга хэмжээ бол эрүүшүүлт гаргахаас урьдсан сэргийлэх энэ тогтолцоо нь ямар байгаа юм бэ гэдгийг л бас асуулах юм үүрэгтэй үг нь. Тэгээ энэ юусоо болохгүй байгаа нь юу вэ гэхээр энэ мөрдөх албатууд бие биенээ тойр шалгадаг энэ байдлыг болиулъя л гэж. Ерөөс нь мөрдөх албад прокурор ялангуяа энэ эрүүгийн эрүүшүүлэх суулгах гэмтрэг эрүүгийн эрхийн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмтрийг мөрдөн шалгах бие даасан ийм алба байгуулъя гэж их хурлаар шийдвэсэн. Бид нар санал өгөөд. Хуучин прокурор дээр байж. Хуучин прокурор мөрдөн гэж байсан. Гэхдээ энийг бол бид нар бол яг миний зүгээс бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ягаад тэгэхээр тэр эрүүдэн шүүх албыг төлөөлөх одоо удирдах явах тэр даргыг бол хин нэгэн одоо тухайн прокурор ерөнхий прокурор томилдог байсан байлээ шүү дээ. Тэгэхээр хин нэгэн байгууллагын дарга томилж болохгүй. Яг одоо энэ системээр одоо ажлын газрын даргыг оруулж
их хурлаар оруулж томилж байгаа. Хүний эрхийн комиссын болон шүүхийн сахлын хороо, шүүх хэрэг зүйлийн гишүүдийг томилж байгаа шиг ийм системээр энэ даргын томилж төсөв хүний нөөц санхүүгээр өөрөө бүрэн биедээ шийдэх энэ боломжийг үжил гаргахгүй бол энэ төрлийн ийм хэрэгүүд одоо яг таны асууж байгаа шиг юм олон нийтийн эргэлзээнд орсон хэвээрэл байх болно. Манай зүгээс юу хэлдэг вэ гэхээр тэр гэмтрийг хэн үйлдсэн үү үйлдээгүй гэдгийг бол бид нар шийдэхгүй. Гол нь гэмтрийг үйлдсэн хүнийг үйлдсэн эсхийн шалгаж нотлохдоо хууль зааснаас илүү энэ арга хэрэгслийг хэрэгжүүлж болохгүй гэдгийг л сануулах хэрэгтэй. Энийний хор урш юу вэ гэхээр эрүүдэн шүүгээд хүний хэрэг одоо хэргийг нотлчлоо. Энийний хор урш юу вэ гэхээр тухайн тэр гэмт хэрэгтүүд тэр гэмтрийг хийсэн гэдгийг мэдсээр байж те ард улмаараа мэдсээр байж гэж байна шүү дээ. Ийм жишээ байдаг байхгүй би танд тэр жишээг хэлж өгнө. Мэдсээр байж нөгөө хуулийн этгээдүүд хууль мөрдөгчнөр маань прокурорд маань гэдэг юм уу ингээд хууль бусаар эрүүдэн шүүгээд нотлохын зөвлөлөд ялангуут одоогийн манай хуулиар болон олон улсын бидний иргэд орсон гэрээ конвенцээр тэр нотлохын 40 болчихж байгаа. Тэр нөгөө хүнийг юм буруу мэдсээр байж дахин яллах нотлохын зөвлөх боломжгүй болчиход байгаа. Хамгийн гол одоо хор аюул нь эндээ. Тэгэхээр тэр хүн гэмтрийг үйлдсэн бол эрүүдэн шүүхгүйгээр маш цэвэр одоо тэр процесс ажиллагааг хууль заснаар хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Энийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь хэрвээ эрүүдэн шүүж байгаа бас хоёр зорилготой байж магадгүй. Энэ бол судлаачийн хувьд бол хэлэхэд нэгдүгээр зориуд тэр хэргийг хүчингүй болгох. Юусоо? Тий. Эрүүдэн шүүж ягаад бид нар эрүүдэн шүүцсэн чинь ингээ эрүүдэн шүүсэн бодлоготой учраас энэ хүмүүс хэрэгсэхгүй болох. Тэгэхээр эрүүдэн шүүтэн нотлогдох юм бол тэр шүүлгсэн улсууд чинь шууд цагаатаа явчих тийм үү? Эрүүдэн шүүсэг гэх юм бол тэр эрүүдэн шүүж авсан нотлох баримт нь ингээ хүчингүй болчих жоохгүй. Шүүхээр тэр хүний эсрэг гин буруутайг нотлох баримт болгож болохгүй болчих. Гэхдээ тэр нь дахиад үргэлжлүүлээд одоо шалгаа гэдэг нь болно шүү дээ. Болох уу те? Болно. Гэтэл процесс ажиллагаанд хүндрэл учирчдаг байхгүй юу? Одоо энэ дэр Мирандагийн анхааруулга голуулсан зарчим байдаг. Миранда гэдэг нэг хүний тэр хоттой яриа гэмтрэг үйлсийг мэдээд идэх байхгүй юу? Тэгээ шийдэх гээд ингээд шийдэх гэсэн чинь нөгөө цагдаагийн албаагч анх баримтлахтаа өмгөөлөгч оролцуулаад хүч хэрэгэлсэн те ингээд эрүүшүүл тулгсан байдлаар нотлохоор цуглуулад тэгээ шүүхтэр болохоор тэр нөгөө тэр зарчим үйлчлдэг учраас шүүхс гим буруу тооцоход энэ нотлохоор тооцож болохгүй байна. Энийг та нар эрүүдэн шүүгээ цуглуулчихжээ гэдэг нотлохоор тэр өвчг болгочих. Тэнгүүт нөгөө тэр нотлохоор байхгүй бол нөгөө хүн гараа авчдаг байхгүй юу? Бүгд мэдчихэж байгаа тэр хүний гэмтрийг хийсэн гэдгийг. Тэгээ энийг олон улсад анхааруулаад за энэ Мирандагийн зарчмыг бүгд анхаараа. Тухайн гин буруутай байсан ч гэсэн тухайн хүний дотор гин бурууг нотлохдоо та нар эрүүдэн шүүлт хийсэн тохиолдолд тэр хүний тэр нотлох баримтыг та нар хүчингүй болгох гээд байна. Энэ бол санаатай болон самсруу шүү дээ. Маш аюултай. Дээрээс энэтэй дагаж бас нэг процесс хуулийн процесс явах гэж ирсэн. Одоо тэр бас хүлээгдээд ингээд байж байгаа. Яг зөв буруу юу гэдэг тэр их аюултай. Мөрдөгч мөрдөгчөөс прокурорд шилжүүлээд прокурор шууд шүүхрөө очиж шүүх тухайн одоо нотлох баримтанд хэргийг шийдвэрлэх үүргийг хүлээх гэжсэн байхгүй. Нэгсэнд шүүх эцсийн шийдийг шууд гаргана. Хэргийг буцаахгүй гэдэг нь шүү дээ. Бүрдэн байцаалт нь буцаахгүй гэж байгаа. Энэ дэр хамгийн том эрсдэл нь юу гэхээр нөгөө мөрдөгчнөр чинь прокурорд чинь ямар нэгэн байдлаар нотлохынтой дутуу буюу эсвэл эрүүдэн шүүгээд шүүх рүү явуулчвал шүүхөөс тэр хэлсгүй буцаас арга болчих. Тий. Маш том аюултай систем угсрагддаг байхгүй. Тэгэхээр бид нар энэ уулгыг хааж ийж тэр систем рүү явахаас өөр арга байхгүй. Тэгэхээр ерөөсөө эрүүдэн шүүж болохгүй маа. Энийг эрүүдэн шүүгээд авчвал ийм одоо хор уршигтай юм а гэдгийг бид нар олон нийтэд таниулчих юм бол хуулийн үүрэгтэй. Тэгэд энэ талаас нь хүмүүс харж одоо бас цаашаа гүнзгий ойлгоосоо гэж бодож байгаа. Нэгдүгээр тэр хүнийг гэмт хэрэгтэн байсан ч гэмт хэргийг нотлоход хүндрэлтэй болгочих. Тийм ээ. Тийм боз? Тийм ээ. Ослолтой. Энийг бас сайн хараад өгч. Хоёрдугаар гин буруугүй нэг гэмт хэрэгтэн болгочих аюултай. Тийм ээ. Гин буруугүй нэг. Тэгээ эн чинь бид нар эн чинь цаашаага ер нь бол эдийн засагтай маш их холбоотой. Ялангуяа эрүүшүүлэлт тулах гэмт хэрэг бол. Тухайн улсад эрүүшүүлэлт тулах гэмт хэрэг байна уугүй юу гэдгийг олон улсын хөрөнгө оруулагч нар хамгийн түрүүнд бас хардаг хуулийн бэрмээрээ дамжуулж эрүүшүүлэлт тулах гэмт хэрэг гардаг ийм улс оронд бол хөрөнгө оруулалт хийхээс аль болох яах вэ? Зайс хийдэг юм байна. Ягаад тэр нэг өдөр хөрөнгө оруулалт явж хад ямар ч хэрэг тулгаад эрүүдэн шүүгээд аваачаад эд хөрөнгийг дээрэмдэх асуудал олон улсад гардаг ба шүү дээ. Манайд ч гарч ирсэн гэж сонгуулийн өмнө ярьдаг шүү дээ, тийм. Кино болгоод хийцэн, тийм. Тэгээ энэ болгон нэр хүндээс л бид нар улс орноо аврахын тулд ийм юм байхгүй шүү гэж л одоо болохын тулд яваад байгаа санаа зорилго нь. Гэхдээ одоо яг энэ гурван хүний тухайд энэ гурван хүний хэрэг нь тэгээ одоо нөгөө эрүүдэн шүүцснээс болоод хэрэгсэхгүй болоод цагаатаад гарсан юм уу? Эсвэл бол эргэж мөрдөн байцаалтанд очсон юм уу? Гэсэн юм л одоо
ойлгохдохгүй байгаа маа. Танд ямар мэдээлэл байгаа юм? За энийг бол прокуророос авах хэрэгтэй хуулиараа мэдээллийн тий. Шалгагдж байгаа хэргийн талаар мэдээллийг бол прокурор өгөх хэрэгтэй. Зүгээр над дээр бол манайх ийм зарчим үйлчилдэг хэн нэгэн тэр хүмүүстэй бас би уулзчил байсан тий. Над дээр иж гомдол гаргаж ирсэн. За энэ эрхийг ингэж зөрчижсэн ч гэдэг юм уу. Тэгээ бид нар тухайн үед зохион арга хэмжээг ямар хуулийн хүрээнд авах хэрэгтэй тэр болгоныг аваад явсан. Зүгээр хэргийн талаар хүмүүсийг сонирхож асууад идэх л та. Яг энэ хэргийн талаар. Энийг бол прокурорын одоо зөвшөөрсөн хэмжээнд мөрдөн байцаалд үргэлжлүүлж байгаа учраас тэндээс бол иргэдэд прокурор бол иргэдэд тэр мэдээллийг бас өгөх хэрэгтэй. Тэгээд хүн болгоо ингээд бас ер нь бол гэмт хэрэг зөрчил гэдэг чинь хүний хувь мэдээллийг агуулсан маш их олон юм байдгийг. Тэгээд тэр болгоныг хүн болгоо ингээд яриад авах боломж байхгүй. Бид нар хэдийгээр тэр эрүүл шүүгцүүний бүх мэдээллийг авах хэрэгтэй ч гэсэн тэр хүмүүс өөрсдөө одоо зөвшөөр өгөөг бол түүнийг задлах хэрэг биднэрт бас байдаггүй. Тий. Гэхдээ энэтэй холбогдуулаад би бас зорилготой тэмцэх газар ч гэдэг юм яг энэ дэрэгтэй холбогдуулаад бас шалгуулах материал өгч тухай шалгуулж сарив авчихсан тохиолдол байдаг л та. Тий. Тэгээд нэг хэвлэлээр бас нэг юм юу явсан. Энэ улсуудад аль аль нь одоо тэр нөгөө сэтгэл санааны хохирол төлбөрөөр одоо нэг хүнд хичнээн төрбөм төгрөг өгөх гэж юм гинэ гэсэн бас нэг тийм мэдээлэл явсан. Тэгэхээр тэр улсууд нь цагаатсан юм шиг тийм сэтгэл төрхөр л байсан одоо тийм мэдээ. Яг сэтгэл санааны хохирлыг Монгол улс нөхөн төлөвлөхөр хуульчлаад те түүнийхээ журмыг боловсруулад бас хэрэгжиж удаагүй. 2 жил болж байна те. Сэтгэл санааны хохирлыг бол төлөх хэрэгтэй байхгүй юу? Тэр гэмтэр хийсэн хийгээгүйгээр нөгөө ер нь сэтгэл санааны хохирлыг яагаад төлөх гээд байна гэхээр яг тэр шүүл тулгасныхын хувьд төлөх. Тэр гэмт хэрэг толбогдуулаад ярьж байгаа биш шүү. Эрүүдийн шүүгдсэн болон эрүүдийн шүүлт гэдэг чинь яг ийм баш төрийн албан тушаалтнаас үлддэг байгаа байхгүй юу? Тэр өөрөө тэр хүнд эрүүдийн шүүлт тулах одоо энэ ямар ч нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр ажиллах хэрэгтэй бай. Тэр хуулийн болон тогтолцооны албаа агчтай үед ийм сул тал үлдээгээд тухайн иргэнийг эрүүдийн шүүчлээ. Эрүүдийн шүүгц иргэн бол эргэж бараг сэрэгдэхгүй сэтгэл санааны хувьд. Нэгсэндээ таныг хүн гэдэг утгаас ч алдагдуулж байгаа шүү дээ. Элдвэр хийлэн, зодон жанчин, хүн биш нөхцөлд оруулна. Та өөрөө заримчлалыг харсан баг. Тэр чинь зүгээр ингээд тухайн үед ил болгосон бичлэг болохоос тэрнээс цаана юу болсон те бид нар дээр авагдсан зөндөл юм байна. Энийг л байж болохгүй шүү дээ. Том утгаар л бид нар яг хоо энийг харахгүй бол яг тухайн хэрэг дээр одоо ер нь бол хохирлыг төлөх хэрэгтэй шүү дээ. Үндсэн хуулиараа заасан гол төрийн үүрэг бол иргэдээ эрүүл аюулгүй гэмт хэрэгт одоо өртүүлэхгүйгээр амьдруулах нөхцөлийг бүрдүүлэн те бүх тогтолцооны хувьд иргэд тэгээд хохирчлоо шүү гэмт хэрэгт хохирчлоо. Ер нь өнөөдөр нэг зүйлийг хэлэхэд Монгол улс хохирогч нараа бас маш сайн хамгаалах цаг бол жоо оройтод байна л да. Тийм байлээ. Тэгээ энэ яагаад оройтод байна гэхээр болтго зөв хэлчих ярианы төгсгөлд хохирогч нарын гэмтрийн нотгооны хэрэгсэл болгоод орхичод байна. Та энэ гомд хэрэгт хохирсон уу? Хохирсон. Ийм гэмтэл учруулсан уу? Ийм мөнгөөр хохирсон уу? Гिचээд шүүхэр шийдвэрлэхдээ хэргийн нөгөө учирсан хохирлын нийт материалын болон сэтгэл санааны хохирлын төлөх хэрэгтэй байхгүй юу? Нийгмөр. Тэгхгүйгээр нөгөө гэмт хэрэгт нь гэм буруугтайг тооцоод ялыг өгчдөг. Эргээгээд нөгөөтг нь маш удаан жилийн хугацаанд нөгөө хүнээсээ гаргуулж авахулдаг. Тэгтэл эмнэлгийн маш ялтай төргөн тусламж авах шаардлагатай өгсөн бол яах вэ? Энийг бол төр бүрдүүлж явах хэрэгтэй. Гэхдээ ийм данс сан бол Монгол улсад байгаа. Гэхдээ 22хан гэмт хэрэг дээр ингээд хязгаарлагдсан. Гэтэл яагаад гэмт хэргээр ямар гэмт хэрэгт өртснөөрөө хүн ялгуурлан гадуурхах хэрэгтэй вэ? Ямар гэмт хэрэгт өртсөн тусгай сангаас охирлынхаа мөнгийг яралтай аваад ямарт нь өртсөн хүн авахгүй хэрэгтэй. Нөгөө хүн гим буруутай хүн чинь хохирол төлөх чадвартай ч болно, чадваргүй ч болно. Тэрийнхээ хохирлыг барагдуулж авах урт хугацааны боломж нь төрд байна. Төр бол үргэлжлэх шинжтэй. Хүний амьдрал бол мөнгө биш. Богинохон хугацаанд хурдан эрүүл мэнд бусад байдлаа нөхөн сэргээс шаардлагатай. Тэгэхээр энэ төлбөр дээр бол төр анхаарах шаардлагатай. Тэгээд өнгөрсөн жил энэ 7 сарын хурлын 8 өдөр батлагдсан 77 дугаар тогтоолтоор орсон л доо хохирогчдын тухай нь хуультай болох ёстой юм уу юу? Их хурл одоо шийдье гэдэг. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилга хүлээж авч манай студид ирж сонирхолтой ярилцлага болсон байх гэж би одоо найдаж байна. Ингээд таны цаашдынхаа ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа танд. За. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа баяртай.